Өнөөдөр 1 сарын 7 Орос даяар Рождество гэд баяр тэмдэглэж байгаа өдөр. Бидэд өглөө босоод 8 цагт төв рүү ирээд сүм дээрээ байжгаад одоо Измайлова гэд Кремль дотор байдаг ийм хуучин юм зардаг зах дээр ирсэн би юм үзэж явж байна. Энд маш хуучны эдлүүд айлуудын бор одоо СССР үед зөвлөлт холбоод үсэн үед гэртээ хадгалж исэн эдлүүдээ гаргаж ирээд энд зарж байгаа. Юм одоо үзэсгэлэн худалдаа болж исэн намайг ирэхэд гойгоо юмнууд зөндөө байлээ энд. Бүр юм хуучны ёлкны тоглоомнуудыг хараа нэг ширхэг нь 300 рубль гэжсэн. Айгуу үнэтэй. Одоо бол яг ийм сайн ийм хуучны тоглоомнууд зарагдах болж байна. Одоо Кремлээс гараад гэрлүүгээ харж ин бидэд. Баярын ширээ нэг иймэрхүү болсон. Энэ пирог болохоор манай хадам ах хийсэн байгаа. Котлет хадам ээж бэлдсэн. Улаан загас. Ерөн салааднуудыг бүгдийг хадам ээж бэлдсэн байгаа. Оросд баг айл болгон хийдэг оливье гээд салаад. Дээрээс нь юм самурхойтой салаад. Ногоотой. Тэгээд селедко почшумба гэдэг юм хурм манжинтай загастай салаад бүгдийг хадам ээж бэлдсэн. Нам сказать об этом лишь любовь. Ночи снов услышат люди, Новый год счастливым будет, к нам приходит Новый год. Новым годом и Рождеством! За өчигдөр манай хүүхдүүд Рождествогоор ямар их бэлэг авсныг одоо хамтдаа харцгаая. Шинэ жилээр ерөнхийдөө дандаа өвлийн өгөө хүүхдэд хэрэгтэй тоглоом, ном энэ төр бэлгэлсэн байдаг бол Рождествогоор дандаа чихэр бэлгэлдэг байгаа. Тэрнээс гадна бид өнөөдөр явж концерт үзсэн. Тэгээд концертээс гарч ирсний дараа олон хүүхдтэй айл буюу 3-аас дээш хүүхдтэй айлын хүүхдүүд тийм бэлэг өгдөг байгаа. Манай 3 хүүхд гуруулаа нэг бэлэг авсан. Зөндөө олон гоё чихэр. Тэгээд чихрүүдээ манайх нэг хийхгүй учраас ихэнхийн Монгол руу ах нарын хүүхдүүдэд явуулна. Дүү нарын хүүхдүүдэд. Би болохоор юм хайцтай чихэр зөндөө сонсчдаг. Нэг гоё мэдээ хуваалцах гээд амар гоё бялалцаад аюу гоё хэлц өнөдөр зөөлхөн угаагаад ирсэн стэйг өөрөө нь хатаасан чинь өчигдөр подружка харахтаа ийм шампунь авсан. Эко гэд. Миний үзүүр жоохон сүүл үед жоохон гэмтэх гээд байгаа. Гэтэ би нөгөө нэг коконат ойлтой маска хийгээд хэлсэн байгаа л да. Тэгж өнөдөр бүр ийм гоё хэлц. Зөөлхөн тэгээд халтгаансан. За тэгээд энэ блогийнхаа төгсгөлд би та бүхэндээ 2020 онд амжилт бүтээлээр дүүрэн хийж бүтээх үйлсэнд өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд надад ч гэсэн энд 2020 онд маш их төлөвлөгөө байгаа, том төлөвлөгөөнүүд байгаа. Тэгээд ямар ч байсан тэр дундаас хамгийн чухал нь YouTube гэж бодож байгаа би. Тэгээд YouTube-ийн контентыг сайжруулах гээд шинэ програм нөхөр маань хөтэлж авч гисэн. Судлаад өөрөө програмаа яг өөрийн болгоод эзэмшээд маш чанартай хийж сурсан хойно контентуудаа тэр програм дээр хийж яддаг болно гэж бодож байгаа. Хийдэг болно гэж бодож байгаа. Тэгээд айгүй гоё програм хэрнээ маш хэцүү програм байлээ. Яг тэгээд юу учраас мөрөгжлийн програм учраас. Тэгээд ямар ч удахгүй бичлэгүүд айгүй гоё болно, өндөр чанартай болно.
Одоо яг би HD 1080-аар бичиж байгаа учраас бичлэгийн чанар бас ерөнхийдөө гайгүй сайн байгаа. Та бүхэн маань YouTube дээр subscribe дараад нэг дээрээ лайк дараарай. Тэгээд ингээд шинэ жилийнхаа блогуудыг дуусгаж чинь 3 бичлэг дараалж хийлээ. Тэгээд ямартайж та бүхэн маань таалагдсан байх гэж бодож байна. Бодохгүй дараагийн бичлэгээр өөр сэдвтэй эргээд уулзцгаая. Бака.